За би та хэдийдээ зориулаад скуулийг ашиглах байгаа өөрийнхөндөө болон ер нь хүмүүст зориулаад нэг жижигхэн төлхөргийг шеэр хийж чад. За тэр маань юу гэхээр штэ. Яг скуулийн нэвсэн байна. Энэ би ингээд суралцаа да. Энэ Scholars гэдэг юм яг энэ юуг нь яасан усны байгуулагч нар байна. За энэ усны байгуулагч нар болохоор энэ мэдээ оруулаад аамгүй. Тэгээд энэ юунуудаа одоо их ашиглах талаар. За хамгийн түрүү нь одоо классрум гэдэг. Энэ классрум дээр одоо би дөнгөж 44% үзсэн байна. Эсвэл зон нэг энэ дээр яаж энэ скуулийг амжилттай ашиглах вэ гэдэг энэ бүрэн бичээстэй байж байгаа. Англи хэл мэдээ өгд. За энэ дээр скуулийн мэдээнүүд байж байгаа. Энэ дээр болохоор тоглоомнууд нь байж байгаа шүү. За тэр л нь орж үзье. За тэгэнгүүтээ community гэдэг энэ дээр дарж байгаа. За энэ жишээлбэл одоо хэдэл members гэдэг нь за энэ айгүй амархан энэ та скул руу орохоор нэг юм хэдэн үндсэн ерхий өгдлүүд гэх юм уу? Фолдерууд гэх юм уу? Байгаа гэсэн утаснууд. За энэ нь болохоор community буюу одоо таны бүлэг дотор сонирхол нэгтэй хүмүүс нэг бүлэг болж байгаа байхгүй. Тэрний одоо мэдээлэл энэ хүмүүс одоо жишээлбэл who's just last энэ 7 хоногт одоо би дөнгөж скуулээ эхлүүлсэн хүн байна л гэн. За өөрсдөө апплод хийх хэрэгтэй юу л гэн. За just about the category-ийн тухай бодлоо л гэн. Цагийн мэтлэнгээр ингээ хүмүүс сэтгэлүүд сайжруулах талаар. За энэ дээр ингээд та харах юм бол энэ 190 гаруй мянган гишүүнтэй юу аа ийм одоо скуулер ийм community аа. Тэр нэг цөөхөн бод. За тэгэхээр энэ дөнгөж эхэлж ийн гэсэн. За 13 админтай юм байна. Энэ эдний community шүү дээ. Зөвхөн эдний community нь бол. За онлайнаар бол одоо жишээлбэл яг юу онлайн дээр байж байгаа. Юу япэд 1.5k хүмүүс байх шиг байна тий. За энэ дээр ингээд ийм бас энэ статус гэдэг юм байх шиг байна. Star нь болохоор юу гэж байна? Топ 1% discovery дөнгөж 1% discovery хийсэн хүмүүс гинэ. За гих мэтлэнгээр ингээ 30 day activity гал ингээ авсан байгаа бол одоо 30 өдөр идэвхтэй байгаа юм шиг байна. За ямаа бол одоо нэлээд их мөнгө энэ скуулер дамжуулаад олдог хүний хэлдэм байна. Ninja бол нэг 300 сард нэг 300 мянгыг олдог хүний хэлдэм байна. Diamond бол за гих мэтлэнгээр юм байна. За энэ яах вэ? За ингээд энэ дотор түрүү хичээлийн хэлсэн тийм ээ. За энэ дээр энэ календар дээр нь одоо хизээ ялангуяа 3 дахь өдөр ингээд тий скуулийн мэдээнүүд ингээд гардаг юм байна. За 29-ний өдөр бол end of the school games гэнэ. За энэ нөгөө тоглоомчдын нэг багш. За энэ нь болохоор гишүүд нь ханаас ирсэн ингээд энэ гишүүдтэй ингээд бас юу яаж болдог. Ярилцаж болдог юм сонирхол нэгтэй хүн байгаа бол эндээс бас юу яагаад авч болж байна. За энэ гишүүд нь жишээлбэл яг хаана айл улсад одоо яг байж ийн вэ? Ямар хотод байж ийн гэдгийг ингээд харагдчих. За жишээлбэл Монгол бол бас айгу маш олон хүн иргэлдэг. Жишээлбэл Казахстан скуулыг 4 хүн иргэлдэг юм тий. Узбекистан 23 хүн. Хятадд бол бүр хэрэгэлдэг юм шүү дээ 3 хүн байна уу чинь. За Гонконгод бол 1.4 кат шүү. За энэ жишээлбэл за гэтэл Монголд бүр 124 хүн хэрэгэлдэг биш. Энэ чинь нэг юу яа. Зөвхөн скуулерийн буюу эдний яг community-ийн гишүүн баггүй. Хэрэгэлдэг нь биш шүү за. За жишээлбэл энд 124 хүний одоо нэг нь одоо жишээлбэл энэ Мадманд гэдэг хүн байна. За нэг группийг бас үүсгчээ 70 дахь сарыг хэсмэд өмсөлтийн багш орчуулагч хүн байна. За одоогор бол 2 дугаар түвшинд явж байгаа юм байна гэдэг энд нь бас ингээд яцаа энэ бүрийн нэг юм цэхэр бааз. Тэгэхээр би дөнгөжл нэг одоо хичээлээ оруулаад эхэлж байгаа. Ялангуяа одоо нөгөө бэлтгэлийн хичээлүүдийг оруулаад эхэлж байгаа. За энэ нэг 13 оноо бас цуглуулчихжээ. За локейшн эдгээр ингээд өөрчилж болох юм. За гих мэтлэнгээр Оросд барыг байдгүй юм шүү тий. За энэ хэм бэн шилэл энэ Сергей Ичин гэдэг нэг хүн байж entrepreneur business MLM лидерүүд тусалдаг нэгдүгээр түвшинд.
За ингийн хвчлэнгээр яхана. За энэ Финландд за би ч одоо Франц хэл сураад байгаа. Франц хэл жишээлбэл за энэ Франц харин юу вэ? Франц 21,000 он биш тий базар. Тий. Биш 1.5 юм 1.3 юм уу? За бүр Францын нийт чинь бишиж. Бишиж хамнууд. Зад гарч ирдгүй. Цагийг бичлэнгээр л авах юм байна да. 1.3 600 за Францын өмнөд хэсэгт. За яг төв хэсэгт нь 25 за энэ 6 хон дээр жишээл дараад үз. Бүр жижиг юм. Нэг 2 хон байна. Тэтрүү на погшэ на le havre гэсэн манай их амьдарч ирсэн энэ хавьд. Жишээлбэл дадлан ирэх энэ хавьд тий. Чманы амьдарч байгаа болохоор яа даамжтай за бүр ингэж наривчлаа гараад. Бүр ингэж гарахад нүүн чагаад. Эрика Флори гэдэг юмхтэй бас л коуч юмхтэй. Business for Life коуч заавш зөвөр нэгдүгээр төвшин 5 хоног. За ингээ энэ хүнтэй ингээ ярьж болох юм. Гих бичлэнгээр ингээ сонирхолтойгоос за энэ тоглоом байд юм байна. За энд ингээ за энийг би олсон альбом геймс эсвэл самтгүй за одоо жишээлбэл категори нь бол энэ зөндөө олон бааз дотроос за ингээд about гэдэг энэ юуны хатхаа скуулэрийн тухай энд бол байж байгаа. Ер нь 14 хоногт ингээд өнгөө орж явдаг. Сард бол юу яадаг гэсэн дээр. Билээд явцдаг маш сонирхолтой. Ер нь бол одоо нэг олон нийтийн платформ юм. Олон нийтийн дэлхийн. За тийм надад бол сонирхолтой та хэдэд яг өнөөдөр хэлэх гэсэн зүйл нь яг юу вэ? Нөө хадуураад бах явцсан. Энэ апдейт гэдгийг аюулсаа үзэж байгаа. Энэ all гэдэг категори шүү дээ тийм. За энэ апдейт гэдэг дээр жишээлбэл энэ апдейт хамгийн сүүлийн апдейт энэ 48 дээр энэ жоохон хүүхэд $238,000 олсон гинэ л гин. За апдейт дээр жишээлбэл одоо яг юугаа илүү одоо өөрчилсөн бэ? Юуг хамгийн гоё болгосон бэ гэх мэтлэнгээр сайжруулалт авахгүй юм нөгөө. Тэгээ notification гэдэг ялангуяа ярьжсэн за энэ яг санснаа тий. За тэгээ энэ дээр жишээлбэл энэ нэг нөгөө хаах байдаг шүү дээ notification. Энийг нэг хэрэгтэй зүйл биш байх гэж бодоод ингээ оруулж исэн чи энэ шиг чухал юм байсангүй гинэ. Тэгээ энэ дээр ингээ шинэ юунууд ингээ оруулаад ирж байгаа гэж recordings, requests, comments, mentions гэдэг өшөө дахиад нэмж оруулна. Хүмүүсийн хүсэлтүүд бас ингээ нөгөө энэ ч нөгөө бүлэг хүмүүсийн хөгжил явагдаж байгаа учраас энийг ингээ сайжруулчих гээд сайжруулалтуудыг бас сайн хийж өгöd байгаа шүү. За 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 ингээд notification руугаа ороод одоо жишээлбэл те энэ эдрийг ингээд тохируулгуудаа хийж болно. Notification буюу одоо ингээд дохио авах гэж байгаа байхгүй. Хэн нэгэн хүн одоо жишээлбэл миний одоо би юугаа Шамбала юу гэд нэрлэлсэн байж байгаа. Community гэд нэрлэлсэн байж байгаа. Тэгэнгүүтээ Шамлын community буюу Шамлыг сонирхогчдын бүлэг гэсэн үг байхгүй. Тэгэхээр миний мэдээллийг авъя гэж бодож ивэл одоо жишээлбэл энийг ингээд тохируулчихнаа л гэсэн. За гих мэтлэнгээр та өөрийнхөө одоо дагж байгаа одоо цэцэрлэгч нарыг байна тий гих мэтлэнгээр за ингээд тохируулчнаа гих мэтлэнгээр энд юм ярьж байна. За тэгээд дэнгүүдээ энэ 7 хоногт хамгийн амжилттай энэ одоо юу одоо юунаас энэ скул платформыг ашиглаад юу яаж байгаа хүүхдүүд тий гих мэтлэнгээр ингээд мэдээнүүд яваад байна. За За гих мэтлэнгээр энэ дээр фокус явна. Энэ дээр ингээд яг юу ярих юм бэ гэдэг институт өчтмөөс фильтр notification гээд за энд ингээд school game гэдэг
ингээд явчихчих. За жишээлбэл энэ дээр 47 дээр нь юу ярьсан бэ нү? Тэгэхээр өнөө дашборд дээр редизайн хийсэн гинэ. Дахиад бүх юмнууд чинь одоо нэг юмд орсоод 70% search хийгээд 20% user profile 10% browsing байна. Цагийг мэтлэнгээр ингээд юу яасан байна. 46 дээр нь жишээ how to get members. За жишээлбэл гишүүдийг юу одоо хаанаас яаж олох вэ? Гишүүдээ яаж цуглуулах вэ? Гэх мэтлэнгээр ингээд хараа. Өөрөөсөө ингээд байнгын ийм гоё мэдээллүүдээр ингээд хангаад байгаа. Гэх мэтлэнгээр та бүхэн одоо энийг ингэж бас нээж үзээрэй гэж хэлье. За тэгээ өнөөдрийн мэдээлэл бол ингээд ямар ч үсэн энийг түрүү нь бас энэ Schoolers гэдэг community гэдэг энэ дээр ингээд өөрийнхөө community-г үүсгэх үл энэ дээр ингээд аргамууд create community гэл тэгэл үүсгэж. За жишээлбэл энэ дотор одоо би inner beauty гэдэг мөнх нарангийнхаа групп дотор байж байгаа. За is mind money active гэж энэ одоо манай хинийх хахад дуугийн хахад тийм бид is mind гэдэг. S аян санаатай мөнгөний актив үүсгэсэн байна. Вау. Тэглээ хөгжүүл эрүүл мэндээ сайжруулах мөнгөний ухамсараа өсгөн бизнесийн боломж бүтээнийний татаа мэдлэн өгч өөрийгөө танилцуулнаа. Ямар ажил бизнес эрхлэлтэй хаана амьдардаг, ямар зорилгоор үүнтэй нэгдсэн өстой урмын үг. За нөө юм өстой гоё юм байна. Энэ хажуу тал дээр ингээд эсмэн. Одоохондоо бол одоо 2 гишүүнтэй лам дөнгөж эхлээд явж байгаа юм байна. Классрум байна хараад ирхий. Ингээд одоо юунууд оруулж эхэлж байгаа юм байна. Gold owners гэдэг өөрийнхөө хийдэг юунуудаа хичээлүүдэд оруулж эхэлж байгаа. Одоо ингээд энэ дотор нь классрум дотор нь өөрийнхөө хичээлүүдийг оруулаад явчихж байгаа байхгүй. За тэгэнгүүтээ за би эндээс гараад скулээр гарахтэрхий. За энэ дээр Тунрагийн кандли гэж байна. За Тунрагч нь одоо лаа үйлдвэрлэдэг байгаа шүү дээ тий. Тэгэнгүүт лаа нь болохоор бас Тунрагч чи өөрийн одоо юу та энерги ирчүүшин гэсэн юм надад. За тий хичээлүүд байна. Лаа өдөр тутмын хэрэглээ гэдэг хичээл энэ $9 төлж авах юм байна. Би зөвхөн төлөхөө 2 минутын бэлтгэл гинэ. За энэ 2 минутын бэлтгэл нь бол сайхан үнэгүй юм байна. Та ороод үзчих юм байна. Аз жаргалтай хүүхдийн ухамсар гэдэг энэ хөгжүүлгээд хүүхдийн зориулсан хөтөлбөрүүд одоо бэлдэж эхэлж байгаа. За аавра эртний мэдлэг үлгэр домог. За ийм зүйл үсгэсэн баа. За ингэж манай багш нар ерөнхийдөө бол одоо энэ скул руу орж ин дөө. Угаасаа ч тэгээ бүх юм танхимаар ирээд сурдаг хүмүүс байхгүй болсон. Онлайнаар яаж сурах уу гэдэг тий. Тэгээд ингээд за би бол одоо жишээлбэл энэ Be Rich Club гэдэг энэ болроо багш маш их юм сурч байгаа. Энэ болроо багштай нэг өдрөө дуулсан да. Тэгээд болроо багшаасаа ялангуяа нөгөө эдийн засаг санхүү 2006 онд бол нэг эдийн засаг санхүүгийн жилгээд өөртөө зарлцсан. Тэнгүүтээ одоо жишээлбэл тий айгуу жижиг юмдаар хэрэггүй зардал биш нөгөө мөнгийг хайрлахгүйгээр үрдэг хэтэргийг үрдэг үргэлгэн сангаа тэгээд тэнд түнчлэн мөнгийг ингээд баримтжуулдаг одоо жишээлбэл яг нэг дэвтэр авсан энэ дээр ингээд одоо ажиллаж эхлэх гээд одоо хүртэл шүү дээ талын ерөөсөө сайн дагаагүй л аа тэгэхээр ямар хариуцлагагүй гэдэг нь энд харагдаж байгаа зөв эдийн засаг санхүү тал дээр би ч нэг юм бэлтгэл ном тий эзотерик талын ийм юмда одоо гүн ухаан энэ талынхаа юмда бүр ингээд нойргүй байсан ч гэсэн ингээд одоо юу гэдгийг шумбаад орчдөг. Тэгээд нэг амьдралынхаа ийм зүйлүүдийг бол ингэж хорхигдуулаад байдаг талын юм байгаа. За гих мэтлэг ингээд за ингээд ингэнгүүт биш үү? Өшөө юм байна. За энэ Шамбала community гэж. За гих мэтлэг Discover community гэж та эндээс ингээ хайж болно. Одоо жишээлбэл энэ каллиграфаар зураг зурдаг community байна. Lady Change гэнэ эмэгтэйчүүдийн байна. Тэгэл энэ чинээс ингээ дуртай бүлэгтэй ингээ авчлаа. Одоо жишээлбэл хараа жилийн $6,000 үнэтэй Dating with Gracie-тэй уулзъя гэдэг. Ийм юм байна. Жилийн $1,000-ийнхээс гэн зарим нь үнгүүл яхын free гэж очсон бод. Тэгээ ер нь албал нэг free юмд орж цаг хугацаагаа алдж байгаа юм. Скул дотор бол үнэтэй зүйл дотор ороод тэндээ нөгөө хүн чинь мөнгө төлсөн учраас яхаа вэхээр
айгүй цаг хугацаа маш сайн одоо өнгөрүүлдэг. Жишээлбэл нөгөө би энэ болроо багшийн хичээлд одоо өнгөө төлсөн байгаа штэ. Тэнгууд нь одоо яадаг гэж одоо би хичээлүүдээ маш сайн үзэж байгаа. Дараа 45%, 50% гээд үзээд явж байгааз. За гих мэдчлэнгээр ингээд үзээд явдаг юм аа. Тэгээ хүн чинь өнгөө төлөхөөр за ийм байдаг шүү. Ингээд та бүхнийг бас яах нь энэ боломжийг ер нь одооноос энэ ингээд цаашаа улам хөгжиж таараа дөнгөж эхэлж чинь тий. Залуучууд ерөнхийдөө бол мэддэг юм шиг байна. Тэгээ бидний насныхан бол ялангуяа одоо энэ сурган боловсролын салбарын тэгээ сахар зүйтэй хүмүүс за тэгээд ер нь бусад хүмүүс ч гэсэн тий. Одоо ийм сонирхол нэгтэй хоббитой хүмүүс гэх юм уу? Тий хоббитой хүмүүс хоббигоор нэгддэг юм орчин байна л гэд би ойлгосон байна. Ингээд нэгдэрээ гэж би та бүхэнд бас яг өөрийнхөө хэмжээнд бас сурж байгаа юм а танилцуулж байгаа шүү. Түүнээс би энийг одоо ингээд сайтар ажиллаж мэдж байгаа юм болоо. Гэхдээ сайтар бүр юу яаж байгаа юм болоо. Жишээлбэл би яг классрум гэсэн мөн би эндээ бас ингээд хийсэн маа. Одоо жишээлбэл та миний шийдлийн сургалтанд урд нь бол ингээд намаа хүлээгээл өгшөө таны шийдлийн сургалт эзэн авах гэж ингээд асуугаал өгдөгсэн тийм ээ. Тэгэхээр одоо тэгж хүлээх шаардлагагүй бас. Одоо та шууд ороод ингээд юу яа. Эйсмент тухайн гэж юу юм одоо тийм ээ. Их мэтлэнгээр ингээд би шийдлийнхаа хичээлүүдийг ингээд бичсэн бич. Одоо ингээд бүр нэг үрчлэн заагаад А Б ингээд заацсан бич. Ингээ урд нь бол та нэг 4 цаг одоо надтай ирээл тийм ээ нэг арга зүй нэг жоохон сурч аваад нэг ойлголттой хаад тэгэл ерөнхийдөө гараас ерөнхийдөө холтойгоо ойлол марччихдаг байсан бол одоо энд бол нэг л удаа орсон бол тэр чигээрээ та тэр сургалтыг нэг саржангаа одоо үзээд өөрийн болгоод дагардуулаад цаг юу яагаад авчих боломжтой. Нөгөө талаасаа бас нөгөө минутын нэг хичээлийнх нь минутыг нь бас ингээд юу яагаад өгсөн хуваарлаад өгсөн. Тийм бүгднийг ингээд тодорхой хэмжээгээр ингээд хуваарлаад өгсөн учраас бүгднийг нэг дор заавал сурах албагүй алгуур өөртөө цаг гаргаад нэг нь одоо жишээлбэл 4:42 гэж байна. Нэг 4 минут 42 секунд буюу 5 минут үзчих. Хичээл тэгэл тэр 5 минутынхаа хичээлийг л өнөөдөр юм уу эсвэл сурсан өдрөөс ахуулаад дараагийнхаа хичээлийг үзтэл дадуулаад байх гэсэн үг байхгүй. Ингээд сураа явуучих юм бол та хизээч юугаа мартахгүй. Ийм л болчих юм аа. Техникээ мартахгүй. Ер нь бидний зааж өгöd байгаа, та нарт зааж өгöd байгаа зүйл бол яг нь их эрдэм номог хийсээ илүү энэ доктор Армиш багшийн гаргаад өгсөн энэ арга зүй техникүүд багхгүй. Техник. Одоо жишээлбэл биеийг бэлдаржуулахад техник хэрэгтэй тийм үү? Ямар нэг хэл гадаад хэзийг сурахад бас техник хэрэгтэй тийм арга зүй хэрэгтэй тийм ээ. Тэр тоог сурахад ч гэсэн ямар нэг эрдэм сурахад тийм ээ. Ажил сурахад ч гэсэн арга зүй хэрэгтэй шүү дээ. Тэгвэл яг энэ бясалгалт чинь өөрлөгөө явах замд чи өөрийгөө энэ потенциалыг нээгт чинь арга зүй хэрэгтэй гэдэг байхгүй. Тэгэхээр тэр арга зүйнүүдийг л бид нар мөхөн одоо зааж өгдөг гэсэн үг юм аа. За ингээд stop sharing хийлээ. Би та бүхэнд бас өнөөдрийн энэ юу бас нэлээд сонирхолтой байсан баг гэж бодож байна. За тэгээ рекординг хийсэн болохоор би энэ рекордингоо та бүхэн зориулаад ингээд хадгалаад YouTube дээр тавьчихъя. Тэгээ холбогдох холбогдороо. Ер нь манайхан ч их сайхан оюунлаг ард түмэн шүү дээ тийм ээ. Нэгэн тийм сайхан оюунлаг ард түмэн юм чинь хэдүүлээ ер нь одоо ингээд нэг тийм сайхан боловсрсон, гэгэрсэн, дандаа сайхан бүтэмжтэй үйл ярьсан тийм ээ. Тэгээ бүгдээрээ нэгдсэн, бие бинийгээ уучлсан, өршөөсөн цөөхөлн шүү дээ хэдүүлээ тийм ээ. Тэгээ энэ нэг том газар нутаг дээр хэдүүлээ яг нэг сайхан амар амгалангийн сайхан орныг бий болгоод тэгээд аялал жуулчлалын Монгол орн гэхээр нэг жоохон Монгол очиж нэг амарчин дэрий гэдэг. Нэг стресстэй дэвэл цаа Монгол явлаа гэдэг юм. Ийм л тий одоо хүмүүсийн одоо хандлагыг бий болгомоор ах юм хэдүүлээ. Тий Монгол гэхээр амар амгаланд очиж чи ямар гоё юм бэ? Зав гаргаад Монгол явчих дэрсэн юм. Ингээд л ийм л улс болмоор байна. Тэгээ эргэт нь одоо жишээлбэл тий одоо хоол унд үйлчлэгээний аялал жуулчлалын тэр газрууд дандаа сайхан үлгэр тууж домог тий Монгол орончуудаа баялаг төвтэй. Өөрсдийн гэсэн түүхээ маш сайн мэдэх хэрэгтэй байна. Бид нэр өөрсдийнхөө тэр явж байгаа газар нутгийн домгуудыг маш сайн мэдэх хэрэгтэй байна. Хүнд ер нь тэгэл явж байгаа тийм юм л хамгийн чухал гэдэг юм л ш. Жишээлбэл би англи анх одоо арамшигч тэр юунд очиж байгаа.
Дубайд очиж багш маань одоо тэнд амьдардаг тий. Тэр одоо ачаар л хамгийн анх одоо Дубай явж байгаа юм л. Тэгээд Дубайд очивол ингээл тэр энэ Арабын 7 Эмират гэдэг нэг тархаа бутгах байсан нэг 7 жижиг ядуу буура омог байсан байгаа байхгүй юу. Тэгээд тэр 7-гийн чинь нэгтгэл нэг одоо юу яажсэн тэр Абу Дабигийнх нь арай нэг жоохон тос мос гарчсан бас нэг жоохон баялагтай тий. Тэр гэсэн арай нэг жоохон одоо бусдыгаа одоо харьцангуй одоо харилцаа холбоо нэлээд аваа хөгжсөн тийм байсан. Тэр нь ингээд нэгтгэл. Тэгээд тэр өнөөдрийн одоо эцэг гэж нэрлэгдээд байгаа шигсаа тэгээд тэр нэрлэгдээд байгаа тэр хүн чинь бол аль бисний тийм айхтар гадна татан сураал ихтэй сургуулийн боловсруулалт байсан гэхээсээ илүү тэр уламжлалт ухаанаа одоо гэрийн одоо мэдлэг гэж байдаг шүү дээ. Гэр сургууль гэж байдаг тийм гэр сургууль. Нэг үгээр хэлбэл одоо Монгол ухаан, суу ухаан гэж байна тийм. Тэр ухааныг л одоо эзэмшсэн. Тэрэн шиг тэр Арабийнхаа үндэсний ухааныг эзэмшин дээрээс нь багтаа одоо ингээд нөгөө аавыгаа дагаад маш олон хүмүүс нөгөө манай одоо ардуудын одоо хэлдгээр тийм нөгөө ардын үг нь шүү дээ. Юу аавын бид юу яа хүнтэй танилцахтны бид газар үзэж. Тэгээд яг хуу аавыгаа дагаж яваад энэ чинь тэдний хүү гэл ингээл тийм танилцаал ингээл тэр бусад арабуудтайгаа худалдаа найруулчаа бизнес одоо юу л байна тийм хийж байгаа аавынхаа хийж байгаа бүхэл ажилд оролцол. Тэгээ энэ багаас нь ингэж харж сурах гэдэг чинь бас одоо асар том эрдэм байгаа юм л. Тэгэхээр энэ манайхан бас нэг энэ тал руу одоо жишээлбэл нүүдлийн бол аж ахуй нүүс ургамал таних ухаан энэ орой шөнө тийм болохоор энэ од гариг эрхсийг ажих энэ ухаан гэдэг чинь өөрөө бид нар чинь нүүдэлчин хүмүүс жинхэнэ одоо суур ухаан баггүй. Тэгэл нэг жуулчин ирлээ ингээд од гарч байгаа өнөөдөр одоо од нэг тиймэрхүү гарсан байна. За маргааш тэнгэрийн хаяа ажиллаа тийм. За маргааш цагаагаар нэг иймэрхүү байх юм байна. Ишээгээ гэл ингүүл нөгөө жуулчин чинь та яаж мэддэг байна? Одоо юу харахгүйгээр тийм. Чат GPT юм уу цагаагаар юм даа харахгүйгээр гэл ингээл байх шүү дээ. Тэгээд нэг өвс ингээд за энэ өвс бол одоо ийм шин тэжээлтэй юм аа. Ингэж одоо ургасан өвсийг бол одоо манай мал ингээд тийм. Одоо ийм тэдэн төрлийн нарийн одоо өвс бол байдгаа. Тэдэн төрлийн одоо юу тийм ээ одоо эмийн ургамал одоо ингэж идэж байгаамаа өөрөө тэгээд энэ нэг ингэж идсэн энэ малын маханд бол одоо тэр чигээрээ одоо амьд юм шим тижэл эрдэс байлгаар одоо дүүрэн байдیں۔ За энэ манайх өнөөдөр энэ малаа эндээс усалж байгаа. За энд бол ийм төрлийн авшаа ийм ус байдаг юм аа. Гэх мэтлэнгээр одоо ийм яриад ингэж уулчин үзүүлэх юм бол тэр жуулчин бол ёо энэ ямар органик бүрнгээд бүр юу энэ одоо бүр яваажин амьдраад байгаа юм хүмүүс чинь гэхээр за ингээд угаал гэж хөрөй хөлтлөө. Өнөөдрийнхаа бичлэгийг өгөр өндөрлөе. Хараа уулзлаа штэ.